Өвөлжин цасан дээлээ нөмрөөд дүнхийсэн алсын улсын ингэрвэл хүрэнтэн цоогордож нүүдлийн нарийн жим тодрон харагдана. Салхин элсэн ширхгийг аргадан илбэх мэт намуухан сэвэлзэж шаргал говийн уудам хөндий цэлийж үзэгдэнэ. Алтай нурууны өндөрлөг уулс, өргөн тал хээр, элсэн цөл гурвын зохицол бүрдсэн энэ нутаг бол Өмнөхөв аймгийн өмнөд хязгаарт орших номгон сум. Өвөр мөц байгаль, түүх соёл, нүүдэлчдийн уламжлалаараа ялгарах цайдам их говийн уудмаас эргэх 4 цаг нэвтрүүлэхин бэлтгэхээр аяны чолоо заллаа. Эргэх 4 цаг. Номгон сум нь аймгийн хамгийн олон малтай сумдын нэг. Улсын хэмжээнд 300 гаруй мянган малчин, 200 мянга орчим малчин өрх, нүүдэлчин соёл өв уламжлалан хадгалж, буянт мал сүргийн даган аж төрж байна. Гэвч сүүлийн жилүүдэд залуу малчдын тоо жилээс жилдээ цөөрч, малчдын залгамж улам бүр ховорцоор байгаа нь анхаарал хандуулах асуудлуудын нэг. Угтаан бол мал аж ахуй нь монголчууд бидний зайлшгүй хадгалах өв соёл билээ. Номгон сумын хувьд үндэсний ондоошлон хадгалж байгаа залуу малчид бас ч гэж цөөнгүй. Та өөрөө ихтэйд сургууль төгссөн. За одоо бол сумын авраг малчин, мянгад малчин болтлоо мал сүргөө өсгөө үржүүлж байна. Энэ мал маллах шийдвэрийг гаргах гол шалтгаан нь юу байсан юм бэ? Гол шалтгаан нь ерөөсөө адуу л та. Адуунд их хүүхэд багсаар баг мал дээр. Адуутай манай аав ээж хоёр сайхан мал малсан 2 гаруй жил мал малс тийм улсууд байдгийг. Одоо манай ээж ч гэсэн бас мал дээр бий тэгэхэд. Багасаа л яг мал дээр гараад нөгөө амралтаараа очиэн тэгэл төлөв малтай ойр байсан учраас сургуульд яваал хөдөө амралтаараа ирэн тэгэл бага малаа гээл хөдөө айл руу нөгөө мал руугаа очино. Тэгэл мал хой дээр очих орчиг сайхан тэгэл. Дээд сургуульд очиж чад ямар сайн та хичээл орж исэн дэвтэрний хар дээр морь зураал сууж исэн. Багш орж ирээл дэвтрээ дээр чи юу хийж яа гэсэн нөмөр харчаа. Чи ер нь хөдөө гарвал болно нэг. Би угаасаа хөдөө гарна гэл. Тэгээ ээж аавтайгаа зөөрөл хөдөө гарч малчин болсон даа. 11 онд малчин болол одоо 15 6 жил болж байна да. Энэ жил мал тарга үсээ авсан. Учираас мал төлөлт эхэлсэн сүү сайтай. Нэг юм жоох ихрэл гарч байна. Энэ жилийн байдлаар бол. Старал дэжгүй байна оо. Эдэн төрлөөр ер нь малаа өсгөж гин. За хавар бол мал төлөхөд хамгийн их ажиллагаа шаарддаг нь ямаа байдаг шүү дээ. Тэгэлэг байх. Ямаа ер нь их ажиллагаа шаардсан. Тэр одоо төлийг одоо яг өөрт нь нэг үрчлэн тарааж өгнө. Ер нь малыг нэг 4 төрөл дээр өсгөж байна. Голчлоо ямаан дээр өсгөж байна да. Бас ямааг яга голчлоо өсгөж байна. Одоо эдийн засгийн хэрэгэлтэнд бас ноолуур нь арай төлхөөц. Бид нарт бас одоо амьдрал ахуй хэрэгцээнд бас мөнгө цаас арай илүү болж байгаа учраас ямаагаан төлхөө өсгөж байна. Ер нь ямаа хонь хоёр төлхөө байна да. Адуу өхөр ийм 4 төрөл дээр л өсгөж байна. Говийн нөхцөлд мал маллахад ер нь юу гэж сайн тооцоолох хэрэгтэй байдаг юм бэ? Одоо яг малчтад шаардлагатай зүйл нь юу байна? За говийн нөхцөлд бол ерөөс бол ус бэлчээр. Манай говьд бол одоо нөгөө хадлан гэж бол одоо юм бас ховор тэгээд өөрсдийн гар аргаар нэг жилдээ нэг 5 маа 10 маатаагаар хийж аавна. Тэгээ боодлоо энэ хангай Сүхбаатар доронтой ногоо услыг аавна да. Гар аргаар бол одоо бас янз бүрийн боролцоо таан маань аваж даршилж дарж бас төлөв малдаа бол баг зэргийн тэгж бэлддээ. Тэгээ тэр нөгөө жил болгон бас нөгөө энд гарцаасаа л бол. Мал малчин хоёр бол улс орны дархлаа. Өвөг дээдсийн малч ухааныг өвлөн залгамжлах залуус төв суурин бараацсаар ард нь үлдэх мал нутаг хоёр эзгүүрэх вэ гэсэн зогнол хүм хүртэ бий. За залуу малчтай үед бол ховордцоо. Энэ бол одоо энэ уул ус одоо тэгэл энэ уул уурах хатыг холбоотой байдаг ч юм уу. Зарим нь тэгээд одоо бас тэгээ мал маллах их дургу болж байна. Энэ боловсролын одоо салбарт бол бас энэ хөдөөний хүүхдүүдийн одоо их эрт татаж байна. 6 настайгаас нь дөнгөж сургууль цэцэрлэг гэл аваа явчихна. 5 6 нас гэл. Миний үе чинь 8 настай суудаг байлаа. 9 настай суудаг л байсан шүү дээ. Тэгээ одоо хүүхдүүд бас арай л эрт татдаг да. Тэгээ нүүнээсээ болоо хүүхдүүд чинь багаасаа нөгөө малаас хөндөрчгөр малд жоохон тийм одоо дургу болчих байна л да. Тэгэл багаасаа нөгөө дургу юмд чинь 1000 том болцсон хонин дуртай болох ээж аав нь өдөө гарах гэдэг хэлэхгүй л дээ.
октод маань хөдөө гарахгүй шүү дээ. Тэгэл нэг октод байхгүй учраас тэр чинь бас насан туршид ирэхээр ч сайн жилдээ болно. Сайн жил авахаар төвөө хүнтэй суун. Тэгэл нөгөө хүнээ бараадаа л төөрөө өвчж байна да. Одоо бол ингээд залуу малчд бол нэлээд цөөрж байна. Тэгээд энэ ямар юунаас болоод ингээд залуу малчд төөрөө ороод явна гэвэл одоо нийгмийн даатгалаа төлөхөөс эхлүүлээд цалин мөнгө өндөр цалинтай уул уурхай бараадад ингээд явчихж байна. Энэ залуу малчдыг одоо ямар аргаар маллуулах вэ гэдэг бол нийгмийн даатгалын бас төрөөс төлдөг байвал маллуулж байгаа залуу малчдыг нийгмийн даатгалын төлдөг байвал зүгээр юм уу? Тэгвэл бас залуу малчид нэлээд олон төрөх магадaltaй л гэж би боддог. Бага насны хүүхдийн сургуульд сурахаар нэг нь төв суурин бараадаж, нөгөө нь хөдөө ганцаараа мал маллан амьдрах хэм маяг сүүлийн жилүүдэд нэмэгдсэн нь малчдад тулгарч байгаа асуудлын нэг. Байгальтайхан зохицон амьдрах говийн иргэдийн ахуй амьдрал, уур амьсгал, ус бэлчээр гурвын тэнцвэр дээр тогтдог. Айг нүдлэх хөндийгөөр амсгийг чөлөөгүүд авхисаар бид Сумын авраг малчин Баяр сайхны хотод аяны дөрөө мулталлаа. За би маллаад 8 жил болж байна. Анх 2019 онд 400 толгой малтай айл болж байсан. Тэрнээс хойш 8 жил маллаад энэ жил шинэ залуу мянгат малчин болсон. Хоёр талын аав ээжээр хоёулаа малчин. Тэгэл ээж аваас маллах ухааныг үлж авсан да. Анх 15 онд төдөө аж ахуйн сургуульд ороод 19 онд төгсөөд мэрэгчлэр ажиллалгүй шууд 19 оныхаа намар айл болоод одоо ултар маллаж байна да. За одоо 20 оноос хойш 23 он ултар ер нь цаг жоохон таарахын байлаа. 24 25 онуудад төл сайн авч л мал гайгүй өссөн да. 3 сарын 1-ээс эхлээд мал төлөлөд эхлэе явж байна. За нэг 200 гараа ямаа 50 60 жохоо хань ургалуулж байна да. Бага мал төлөхгүй малж байна. Эхнэр хүүхэд сургууль Амунгав аймаг дээр сургууль цэцэрлэг гэвэж идэг. Би тэгээ өдөө ганцаараа л өгдөг та. Одоо өдөө нэг мал маллах дуртай хүн байхгүй жоохон туслага малчин гэдэг юм жоохон ховор байна да. Малчид олон бэрхшээлтэй нүүр тулгарч баггүй хүндрэл даван туулдаг. Жилийн дөрвөн улиралд бори бохисхийлгүй ажилдаг энэ хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэхэд сум орон нутгийн удирдлагын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. За би энэ нутагт ер нь 8 дугаар анги төгсөө тэгээд хөдөө гараад малчин болсон 30 жил мал малж байна да. За энэ жилийн өвлжилт 5 жилтэй үед бол цаг сайхан байна. Харьцангуй өгс хоолтой бас мал уу дарган затгал энэ жил сайхан жил болж байна. Одоо мал төлөөд эхэлж байгаа. Тэгээд хаврын ажил ерөнхийдөө хаврын ажилд орцгоож бэлтгэлээ хийгээд мал уу дажгүй сайхан байна. Энэ жил ер нь хичнээн төлбөр ажиллахаар. За энэ жил нэг оны маань ирсэн нэг 400-аад төлөвөжүүл нэгсэн төлөвлөгөөтэй л явж байна. Одоо нэг хонь бол ургалаад нэг 70% та явж явах шиг байна. За ямаа бол дөнгөж нэг эхэлж байна. Одоо нэг 60-70 ишгтэй болж байна те. За мал бол ерөнхийдөө хонь ямаа төрөнгөн тэгээ адуу байна. За тэмээ бол нэг 100 тонны тэмээтэй тэгээд. Ер нь тэгээд баг малдаа төлөхөө анхааралтай тавьж байна те. Тэгээд ерөнхийдөө нэг тоо барьсгээд нэг олон болгочихгүй бас цаг гайгүй бол бас нэг цөөрүүлчихгүй тэгээд. Говийн нөхцөлд мал маллахад ер нь тулгардаг бэрхшээл нь юу байдаг юм бэ? Гантай бол тэгээд ганаан дагаад бас зод болох магадлал их байдаг. Ер нь нөгөө өвс ургамал тавчирхан гардаг болохоор яхан зод болох хэрэгсэлтэй л байдаг. Бусдаар бол говьд бол сайхан штэ тэнгэр ангаа дулаахан. Сас шуураг багтай. Мал ахуйгаа ер нь хаанаас усалт юм? Мэлчээрийн доройтол ер нь сүүлийн үед мэдрэгдэж байна уу? Хэрэг өөрчлөгдөж байна? За одоохондоо бол бас мэлчээрийн доройт гайгүй л байна. 2 жил бас цаг сайхан хургаараа албагтай байсан болохоор зарим жилч бараг үндсэн алга болж юу гэж бодмоор юм чинь цаг сайжрахаар бүгд байж л байна, гарч л байна. Малчдын зүгээс одоо энэ тал дээр л нэг анхаарал өгөөсөө энэ тал дээр бид нар нэг дэмжлэг хэрэгтэй байна гэвэл юуг дурдах бол та? Одоо хамгийн гол нь түүхэн адил юм да ер нь. Арис шир одоо бүрэн хагас боловсруулах үйлдвэрүүд тэгээ сумандаа ч юм уу аймагтаа ч юм уу байдаг бол энийг тэгээ өргөн дэлгэр бас хэрэгэлдэг болд юм аа. Одоо нэг хэсэг нь бол хоньны нэхий бол дандаа л хаягдчих байна. Өвөл зөнгөө ерөөсөө. Энийг бас болдог бол хаямааргүй нэг хэрэгцээнд оруулдаг хэрэгэлдэг л байвал
зүгээр юм болов уу гэж боддог. За манай сумын онцлог бол ямаа ихтэй сум. За 208 мянган малны 160 мянган жоохон ямаа байна. Тэгэхээр энэ уул хад ихтэй учраас улсын газар зүйн онцлогтой тохируулаад ямааг нэлээд өсгөж байна. За манай ямааны ноолуур бол одоо Өмнөгов аймагтаа мөрөг хамгийн нарийн некронтой ийм ноолууртай сум. Одоо энийг бүр нарийн болгож бүр одоо ноолуурын үнийг одоо байнгын одоо Хэнтисх Баатар шиг байлгах үүднээс өнгөрсөн онд гэтэл одоо нэг хоршоотойгоо хамтраад 300-аад Сүхбаатар аймагаас ухны шиг авчирч одоо энэ хоршооныхаа малчтад байршууллаа. За дээрээс нь манай малчид бол бас нэлээд хоршоонд бас ноолуур нэлээд тушааж байгаа. Хоршоо одоо 2-3 сайн үйл ажиллагаа болж байгаа хоршоонууд байна. Энэ хоршоонууд маань дамжаад бас ноолуураа ажиллахаар үнэтэй байх. Дотоодын одоо энэ компаниудад дөрвөн шуурхааны нийлүүлэх тал дээр бас онцгой анхаарал ажиллаж байгаа. Малын түүхэн эдээгүүр нь боловсруулах тал дээр ямар үйл ажиллагаа бодлого барьж ажиллаж байна? За малын түүхээдийг боловсруулах тал дээр бол одоо миний хувьд бол бас тэр үйлдвэр барихыг бол их зорж байна. За энэ онд бол бас нэг малны эдэлгааны цэг эхний ээлжинд малаан одоо зориултын газар надлаад тэрийг бас хүнсэн нийлүүлдэг энэ эрүүл ухааны шаардлага хангасан ийм махан хүн төгдөг нийлүүлэх тал дээр бас анхаарал ажиллаж байна. За дараагийн жилүүд бол бас энэ малын арьс ширийг боловсруулах үйлдвэрийг ч гэсэн бас барья гэсэн ийм төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Сумын засаг даргаас илүү багийн дарга нар бол малчтайгаа хамгийн ойр ажилдаг. За холбох гүүр нь болж идэг. Яг одоо танаа нутгийн хувьд малчтын амьдралд тулгамж байгаа асуудал нь юу вэ гэж таарч байна? Манай баг бол бэлчээр усны асуудал бол гайгүй. Усны хомсдол бол байгаа. Энийг бол сум орон нутгаас орон нутгийн хөгжлийн сангаар жилдээ 3 цоног аймгийн төсөв хөрөнгөөр 2 гүний худаг гэх зэрэгээр ингээд дистрата асуудлуудыг шийдээ явж байгаа. Танаа сумын хувьд бас үүрэн холбооны сүлжээний асуудал байна тийм ээ. Тийм энэ манай баг ер нь жоохон сүлжээний асуудал бол маш хүнд байдаг. Ингэр тал руугаа бол ер нь сүлжээ байхгүй. Тэгээд Starlink төхөөрөмжийг одоо айл бүхэн тавья гэсэн зорилго тавиад ажилласан. Одоо ер нь Ингрийн айлуудаар бол сүлжээг тавиад ерөнхийдөө 100 болсон. Бүх айлууд бол холбоо алгетэй болсон байгаа. Сум орон нутаг бүрийн онцлог өөр. Номхон сумын нутагт түүх дурсгалын олдврууд, байгалийн өвөрмөц онцлог бүхий үцэглэнт газрууд олон байдгийн нэг нь. 1707 онд байгуулагдаж өнөө хүртэл хэв хийцэн хадгалан оршиж байгаа 300 гаруй жилийн түүхтэй сангийн далай хийд юм. Эдийн засгийн их үүсвэр нь мал аж ахуй хэдийч цаашид сум орон нутгаа өргөжүүлэхийн тулд газар нутгийнхаа өвөрмөц онцлогийг түшиглэн аялал жуулчлалын бүс болох зорилготой ажиллаж байна. За манай сум бол төсөл байгууллагууд бол ихэнх бараг шинжилээд өгсөн. За нэг сургуулийн одоо цэцэрлэгийн маань барилга жоохон одоо жижигдэж байгаа учраас өргөтгөл зайлшгүй барих шаардлагатай байгаа. Бус асуудлууд бол ерөнхийдөө гайгүй шийдэгдсэн. Дотоодын болоод хил дамнас аялал жуулчлалыг хөгжүүлэхэд энэ замын асуудал бол маш чухал байгаа. Номон сумын урдл руугаан бол нэлээд үзэсгэлэнт газрууд ихтэй. Одоо бараг хонгорын голын элс гэж байдаг. Тэр элстэй дүүцгүүц дуут манхан элсгээд хоёр улсыг холбосон юм элсэн манхан байна. За дээрэс нь орон гошууны бордлогоо маань байна. Тооройн төгөл байна. За хэвлийн хад гэж маш үзэсгэлэнтэй юм газар байна. Борцонгийн тойром гээд энэ одоо маш сайхан юм үзэсгэлэнтэй газрууд олон байгаа учраас энийг аялал жуулчлалын дотоодын болоод хил дамнас аялал жуулчлалт үзүүлэх ийм олон сая үзэсгэлэнт газруудтай учраас энэ замын асуудал бол одоо маш чухал байгаамаа. Сум орон нутгийн хөгжил зөвхөн бүтээн байгуулалтаар хэмжигдэхгүй. Ирээдүйн өнгө төрхийг тодорхойлох, анхаарал хандуулах чухал салбар бол хүүхдийн боловсрол, сурч хүмүүжих орчин. Танаа цэцэрлэгт ер нь хичнээн хүүхд хамрагдаж байна. Ер нь хүүхдийн хөгжлийг дэмжих ямар онцлог арга барилаар ажиллаж байна? За манай цэцэрлэг дөрвөн бүлэгтэй баг дунд ахлах бэлтгэлгээд өдрийн ангидаа хамруун сургах 100 хүүхдийг хамруулан сургаж байна. Энэ хичээлийн жилийн онцлог маань сургалтын шинжилсэн хөтөлбөрийг манай багш нар туршин хэрэгжүүлэн ажиллаж байна. Хүүхдийн хоолны нэмэгдэл, орон нутгийн нэмэгдэл гэдээ бас нэмэгдлүүд бас олгодог. Мөн дээрээс нь өдөр бүр сүү хөтөлбөр гэдээ бас хэрэгжээд одоо хоол хүнсэн дээр бол одоо хүүхэд болгондоо өдөр бүр шимт хижээлтэй одоо дархлаа дэмжсэн одоо нэрс анис чацарган мөн сүү бүтээгдэхүүнээр хангаж олон нэр төрлийн хоолоор хүнсээр үйлчилж ажиллаж байгаа. За манай цэцэрлэгийн байр нь 2009 онд ашиглалтанд орсон
нэг удаагийн урсгал засвар хийгдсэн. Одоо манай цэцэрлэг нөгөө стандартын дуу хөгжмийн танхим байхгүй, мөн дөрвөн бүлэг маань унтлагын заал байхгүй. Хүний нөөц багшийн хувьд бол одоо 100% одоо мэрэгжлийн багшаар хангагдан ажиллаж байна. Батлагдсан нормтын ураа манай цэцэрлэгт арга зүйч, эмч, одоо дуу хөгжмийн багш гэсэн орон тоонууд нэмэгдснээр урлагийн одоо танхим шаардлагатай болсон. Тэгээд манайх одоо өргөтгөлийн барилгатай боллоо зэрэг урлагийн том одоо 100 хүүхдийг одоо бүгдийг маасаар нь хамруулсан том танхимын шаардлагатай хэрэгцээ гараад тулгараад тэгээд өргөтгөлийн ажлын саналыг тавиад одоо зураг төсвийн ажил хийгдэж байна. Манай цөм 5 багтай хамгийн алслагдсан баг манд бүр 80-аас 90 км хөдөөгийн малчтын хүүхдүүд байгаа. Үүн дээр хурж очиход болохоор манай цэцэрлэг өөрөө нөгөө автомашингүй учраас яг багш маань өөрөө яг хүүхдээрээ хурж ажиллах одоо нөхцөл одоо боломж бүрдэхгүй. Бид бүхэн нөгөө хүүхдийн дасгал даалгаврын ажлыг одоо нөгөө багийн даргач гэдэг юм уу, эсвэл малчид маань төв рүү орж ирсэн үед нь одоо бэлтгэсэн даалгавраа одоо дамжуулах юм уу, ийм байдлаар хүргэдэг. Нин төрөнд малчдынхаа өдрийн ангид сургалтанд томрогдохгүй байгаа хүүхдүүдэд хурж ажиллахын тулд нүүдлийн багшид маань одоо автомашины шаардлагын шаардлагатай байгаа. Цаашдынхаа сургалтанд ерөөдөө манайх нөгөө гадаа хүүхдүүдийн маань нөгөө туршилтын талбай байхгүй, одоо дараагийн удаагийн болголоо зэрэг гадаад биеийн хамрын талбай зөвхөн ангидаагүйгээд байх биш, гадаа нийтийн биеийн хамрын талбай, спортын талбай, хөл бөмбөгийн талбай, мөн хүүхдүүдийн туршилтын талбай хүлэмжийг одоо яаж хүүхэд өөрөө туршиж одоо хүүхэд өөрөө хүйлийн эзэн байх орчинг бүрдүүлэн ажиллах зорилттой ажиллаж байна. Элчигт шаргал нар нь толгодоон бүүхэлэн мандаж, элбийн цэнхэр зэрэглээнд уулсан зөмбөрлөх их говийн үзэсгэлэнт байгаль түүхийн өв цаашдын хөгжлийн шин шатанд гарах түлхүүр болж байна. Өвгдийн уламжлал өнөөдрийн суурийг тавьж, ирээдүйн зам мөрийг бүтээсээр. Их түүх, өв соёл зам заншлаан өнөд хадгалж, хувьсан өөрчлөгдөж байгаа цаг хугацааны эргүүлэгт үн цэнийг бий болгосон эгэл жирийн зан олонд эргэн хургасаар аяны жолоо татлаа. Эргэх 4 цаг нэвтрүүлгийн энэ дугаарыг Өмнөговь аймгийн Номгон сумаас бэлтгэн үзэгч та бүхэндээ хүргэлээ.